Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Орхон их сургуулийн дэргэдэх Орхон студиэс бэлтгэн хүргэдэг залуунаас оргил цаг видео контентын энэ удаагийн дугаарт Орхон их сургуулийн профессор, улсын зөвлөх багш Дулмаагш маань мөн шинэ өнөөдөр сургуулийн бага ангийн багш Мөнх Туяа, Орхон асуу олон улсын дунд сургуулийн бага ангийн багш Инх Шаргалнаар оролцож байна. Урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа агш нараа. За эхний асуултыг бол Дулмаагшаараа эхлүүлье гэж бодож байна. За Монгол Улсын засгийн газрын тогтоолоор боловсролын зээлийн сангийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолоор Монгол Улсад тэргүүлэх чиглэлийн 37 мэргэжлийг жагсаахад бага ангийн багшийн мэргэжил бол 2 дугаар байранд жагссан байсан. Тэгэхээр ямар эрэлт хэрэгцээтэй мэргэжил вэ гэдгийг харагдаж байна. Тэгэхээр манай Орхон их сургуулийн багш бага ангийн боловсрол хөтөлбөрийг сонгосноор оюутан залууст ямар боломж хүлээж байгаа вэ? Мөн манай сургуулийн хэддэг төгсөлт энэ жил болж байгаа вэ? За манай сургууль бага ангийн багш мэргэжлэр 6 дахь төгсөлтөө хийж байна. За тэгээд альва одоо оюутан сурагчтай хүлээж авахд хамгийн нэм төрөнд бол сургалтын орчин их чухал байдаг. Ийм үүднээс бол манай сургууль бол одоо сургалтын орчин дээр илүү их анхаарч энэ мэргэжлэрээ одоо 2 ээж бүрэн хичээлийг хамнийт. За тэгээд мөн одоо 200 хүүхдийн дотор байртай 270 суудалтай номын сантай иж бүрэн интернет холбогдсон студитэй за мөн судалгаа мэдээллийн төвтэй иж бүрэн интернеттэй холбогдсон ийм сургууль. За мөн Орхон боловсрол сангийн нийт детгэлгүүттэй Орхон их сургуулийн монгол хэл соёл судлалын төвөөр дамжуулан эрдэм шинжилгээ судалгааны ажил хийх мөн үндэсний болон олон улсын төсөл хөтөлбөрт хамрагдах ийм боломжуудаар дүүрэн байгаа. Тэгээд манай сургуульд хүрэлцэн ирж сонголтоо хийхдээ буруудах зүйлвэ. Тэгээд та бүгдийг урьж байна. Төгсөгч багш нараас асуухад хүн болгон багштай, багшгүй хүн гэж байдаггүй шүү дээ. Тэгэхээр багшийн мэргэжил сонгосны хамгийн сайхан тал нь юу байсан бэ? Ер нь яагаад багш мэргэжлийг сонгосон бэ? За миний үндсэн мэргэжил өөр мэргэжилтэй, сүүлж мэргэжилтэй. За тэгээд багасаа л ер нь багш болохыг их мөрөөддөг байсан. Ээж маань бас багш хүн, одоо насаараа багш хийсэн хүн байдаг. Аав маань бас ерөнхийдөө боловсролын чиглэлийн хүн байдаг. За тийм учраас бага ангийн багшаар хожимдсан ч гэсэндээ нэлээд сүүл сурсан байж 27 8 таа сураад тэгээд төгссөн ба. Тэгээд ерөөсөө л ингээ бага ангийн багш гэж бодохоор л яг л нэг миний мэргэжил юм шиг миний л хийж чадах л ажил юм шиг маш дотн дулаахнаар санагддаг байсан. Тэгэл одоо мэргэжлээ эзэмшээд ажиллаж явах хугацаанд за одоо анхны ангиа аваад өөрийгөө зүгээр л би багш болсон юм байна гэж боддtiin байна. Яг нөгөө мэргэжлээ төгсөөл диплом авчихаар би багш болсон гэж боддtiin байна. Тэгвэл уучлаарай үгүй хэдийм байна тий. Анх ангиа аваад бурхан минь за энэ олон хүмүүсийн арга ивийг яаж олно гэж жоохон зүрхшээд юм байна. Гэхдээ яг өөрөө зүв байгаад сурагчдаа эцэг эхчүүдэд ямар одоо хариуцлага тооцмоор байна, ямар шаардлага тавьмаар байна, яг тэр бүгдээ өөрөө хийж чадаад яг тэр бүгдтэй хүрээд байх юм бол ер нь гайгүй боломжийн ажил юм байна гэдгийг яг ойлгож эхэлсэн л дээ. Тэгээ эхний ангиа төгсөгчөөд за одоо л би багш болохгүй л чааваас ингээл мөлхөө явж байгаа юм байна гэдгийг яг өөрөө ойлгож авсан. Одоо бол үлцэн бүх одоо амьдралдаа гэж тий насаараа л хүүхдийн төлөө яг чин сэтгэлээсээ ингээ ажиллахаар бүх зүрх сэтгэлээ зориулаад ингээ ажиллаж байна. Ямар ч мэргэжилд бас бэрхшээлтэй толгом пүн ойлгомжтой та тий. Таны хувьд миний хувьд болохоор багш мэргэжлийг бас их багасаа боддог байсан. Тэгээд багасаа бодож явсаар агаад ямар ч лсэн өөрийнхөө хүссэн зорьсондоо хүрээд тэгээд бага ангийн багшаар төгссөөд тэгээд төгссөн жилдээ шууд Орхон асуу сургуультай ороод 1-р ангийг бие дааж авсан байгаа. Тэгээд 1-р анги анх авсан сэтгэл гэх юм бол мэдээж эхний жил хамгийн анхны хүүхдүүдэд хүлээж авсан маш их давдлалтай
маш их тийм баяр хөөртэй байсан. Тэгээд эхний өдрөө зүгээр хүүхдүүдэд чинь нөгөө дөнгөж авч байгаа юм болохоор танихгүй тий их олон хүүхдүүд тий бужигнаал тэгж өнгөрч исэн. Одоо бол үнэхээр бас гоё ягаа хүүхдүүдээ уншиж бичиж сургаад үнэхээр нөгөө дөнгөж хүлээж авсан хүүхдүүд маань үнэхээр мундаг болж нүдэн дээр мөн тэгээ одоо хөгжиж ийн. Үүнийг харахад бол багш минь хувьд бол хамгийн том баяртай байд юм билээ. Таны хувьд бэрхшээлтэй талаас юу хэлсэн бол? Бэрхшээлтэй тал байлгүй ах эхний жилдээ ажиллаж байгаа болохоор тэгээд мэдгүй чадахгүй зүйл маш их байсан. Тэгээд ямар ч лээсэн маш олон багш нарынхаа хүчээр аливаа нэг зүйлүүдээ бүгдийг одоо тий даван туулаад гарч явж байгаа. Жил ирэх тусмал туршлагачиж сайжрах хаа тий. Мөнхтэй агшаасаа асуухад бага ангийн хүүхдүүдийг ирэн сургахад багш, сурагч, эцэг их гэсэн гурвалсан холбоо байдаг. Тэгэхээр эцэг ихтэй яаж хамтарч ажилладаг вэ? Ажлын үр дүн бас яаж гардаг юм болоо? За одоо зарим эцэг эхчүүд ингэж боддог тий хүүхдээ сургуульд өчгөр за сургуульд авчаал багшин даатгсан юм чинь багш сургах хэвээр манай хүүхд сурах хэвээр гэсэн үүднээс ханддаг. Тэгвэл ямар нэгэн байдлаар эцэг эхийн оролцоод дутагдгал юм бол тухайн хүүхдийн сурлага болон хүмүүжил хандлагын хувьд алдаа гарч эхэлдэг. За би бол эцэг эхчүүдтэйгээ байнгын эргэх холбоотой ажиллахыг хүсдэг. За миний явуулсан загтал дээр ч юм уу те миний гэрийн даалгавар шалгасан дээр миний шалгалт авсан сэдв дээр эцэг эхийн заавал гарын үсэг зурж явуулаарай гэдэг шаардлага ганцхан шаардлагыг тавьдаг. Жишээлбэл те. За тийм ганцхан тэр шаардлагыг биелүүлчихэд л бид нэр ингээд хамтын ажиллагаа маань үр дүнтэй болох гэдэг байхгүй. Жишээ нь одоо 5 дахь өдөр болгон би эцэг эхчүүдэд захиа бичиж явуулдаг. Хүүхд болгоныхан за танаа охин энэ 7 хоногт ийм олд амжилттай байлаа. Гэхдээ энд нэг жоохон ийм зүйл гарчлаа шүү. Энэ дээр нь жоохон анхаарад өгөөрэй. За жишээ нь гэрийн даалгаврын дэвтрийг нь шалгачаад дээр нь за энэ зүйл дээр ингэсэн байна. За даалгавар хийгээгүй байна. Чи даалгавар хий гэдэг зүйлийг бичгээсээ илүүтэйгээр те. За манай хүүхэд яагаад энэ даалгаврыг хийгээгүй юм болоо? Шалтгаан нь юу вэ? Үнэхээр мдээгүй юу? Эсвэл завгүй байсан уу? Ээж аав нь туслаагүй юу? Яг тэр тухайн хүүхдтэй холбоотой асуудлыг бичээ явуулцдаг. За тэгээ үүн дээр гарын үсгээ зураа явуулаарай. Хэрвээ гарын үсгээ зураагүй бол ээж аав маань хүүхдээ ерөөсөө нэг хэдхэн секунд байгаа хгүй тэрийг уншаал гарын үсэг зурхад минут ч хүрэхгүй хугацаа байдаг. Тэр хугацаанд ерөөсөө хүүхдээ зарцуулж чадахгүй шүү дээ. Тэгэхээр яаж тэр хүүхдээсээ тэр их хүсээд байгаа их зүйлийг амжилтыг гаргана гэж бодох юм те. Мэдээж хамтран ажиллаж ижил үр дүн гарна гэдгийг анханасаа эцэгтэй маш ойлгуулад хилээд өгчүүл аяандаа өөртөө ингээл одоо би энийг ингэстэй миний их ажил бол би хүүхдийнхээ хичээлийн үйл явцыг нь харах хэрэгтэй юм байна. Гэрийн даалгавар нэм байгааг мэдэх хэрэгтэй юм байна. Тухайн хүүхдийнхээ хүмүүжил хандлага дээр нь би өөрөө анхаарах хэрэгтэй юм байна те. Багш тэр хүүхдийн хүмүүжил хандлагыг нь анханаас нь суулгаагүй учраас би багшаас хүмүүжил хандлага гэхээсээ илүү өөрөө тэр бүгдийг өгөх хэрэгтэй юм байна гэдэг ухамсартай болчвол цаашдаа ажил ерөнхийдөө хэлбэрхэн явагдаад идэх юм байлээ. Таны туршлагаас бусад багш нарт авааштай туршлага гэж миний хувьд үзэж байна л да. Яагаад гэвэл 5 дахь өдөр болгон яг хандсан өөрт нь хандсан захидлыг бичгээр хүн анхаард юм байна штэ гэсэн тийм сэтлээс төрөөд бусад багш нар бас үлгэр жишээ аваасай гэж бодож байна. Баярлалаа. Тэгээд Дулмаа агшийн маань хувьд бас олон жил сургууль хүмүүжүүлэх ажил хийсэн хүнээвд яг энэ асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ? За тэгээд ер нь сургууль бол эцэг их багш сурагч ингээд гурван холбоогоор бол гарцаагүй ажиллах шаардлагатай байдаг. Тэгээд ер нь хүүхдээ амжилттай сургахын нэг үндсүүл эцэг их багштай харилцаа. Тэгээ манай мөнгөтэй бол бас анх ажиллаж байгаа ихтэл их сайхан ажил хийж байгаа юм байна. Тэгээд ер нь Эрдэмтэн Дороти хэлсэн байдаг л да. Довчоор бол бид ямар байна хүүхдүүд яг тийм хүн байхыг сурна гэж Эрдэмт хэлсэн байдаг. Тэгэхээр хүүхдээ бол одоо хүмүүжүүлэхэд бол эцэгүүд л бас байн алдаа гаргадаг л да. Тэгээд ер нь бол эцэгхэд яг анхааруулж яг юу хэлэх вэ гэхээр том жижиг ямарваа нэг алдааг гаргахгүй л байх хэрэгтэй. За мөн одоо хүүхдээ надаа үлгэр жишээ зөв дуурай л үзүүлэх ёстой юм байна. За хүүхдийн дэргэд их сөрөг юм ярихгүй. Их сайхан юмыг дандаа зөвлөмж манай одоо ардын сургууль хүмүүжүүлэх хаан чи сайхан сургууль хүмүүжүүлэх аргууд байдаг шүү дээ тийм ээ хүүхдэд дандаа зөв хэл зүгээр хүүхдээ одоо юу сургаж яадаг ажил хийвэл дуустал гэл тийм ээ давс хийвэл уустал
гэх юм уу эзэн хичээвэл заяа хичээн гих мэтлэн ийм сайхан сургаалын үгээ хэлээ. Тэргээрээ дамжуулаад хүүхдтэй ийм сургууль хүмүүжүүлэх одоо янз бүрийн аргуудыг одоо хэрэглэх хэрэгтэй байна. Тэгээ хамгийн гол нь эцсийн хүүхдээ маш их сайн ажиглаж явах хэрэгтэй. Яг энэ үл дутагдaltaй байдаг. Ерөөс хүүхдтэй ажигладаг. Манай хүүхд одоо ямар авьяастай, юун дээр алдаад байна. Яагаад манай хүүхдтэй ярих чадвар муу байна. Яагаад олон дунд орохоор ичиж зовж гин тийм ээ гэдгийг игээвэл их ажиглал. Тэгээ тэр ажиглалтан дээрээ тулгуурлаад эцэг хүүдвэл хүүхдээ за манай хүүхдтэй энэ талаар хүүхдээ хөгжүүлье. Тэгээ хүүхдийг бол заавал хөгжүүлэх чиглэлийг эцэг их амьдралынхаа дунд хүүхдээ ажигласныхаа дунд одоо тэр хүүхдээ хөгжүүлэх хэрэгтэй байгаа авьяас чадвар нь. Зайлшгүй хүүхд болгонд хүн болгонд нэг авьяас байдаг. Ганцхан тэр гагцгүй тэрийг багш эцэг их хөгжүүлж явах хэрэгтэй. Хөгжүүлж өгөх юм бол хүүхдээ ивэл. За тэгээд эцэг хүүд бас нэг анхаарал хүүхдээ надад хайрлах хэрэгтэй. Тэгээ манай монголчууд бол бас нэг хүүхдээ тэр болгонд давдаар одоо тэврээд үнсээд гэвэл бас их дутмагч штэ. Тэгэхээр хүүхд бол заавал тийм хайр хүсэж идэг. Аавдаа үнсүүлэхэнсэн, ээждээ үнсүүлэхэнсэн тийм ээ. Тэгэхээр хүүхдээ бол маш их хайрлаад за миний хүүхд одоо хичээлд явхад миний хүүхд их юм сураад ирээрээгээд одоо нэг тухайн дээр нь үнсээ тийм ээ. Ийм хайр бэлгэлэх юм бол тэр хүүхэд тэр өдөржингөө хичээлд одоо итэвхтэй урам зоригтой орж ирдэг. За бас нэг эцэгхий бидрээ гаргадаг алдаа бол хүүхдээ ерөөсө сонсдог. Хүүхдийнхаа тэр саналыг ерөөсө хэлэлцдэг. Тэгэхээр тэр хүүхдээ сонсоод хүүхдтэйгээ яриад тэр санал бодлоо бол солилцох хэрэгтэй. Ингэх юм бол хүүхд өөртөө итгэлтэй, чөлөөтэй, ямар ч хүнтэй чөлөөтэй ярьдаг ийм суурийг л одоо гэрийн хүмүүжлээс олж авах хэрэгтэй. За мөн одоо дараагийн нэг анхаарах зүйл бол тэр хүүхдээ өөрөөр нь шийдвэр гаргах хэрэгтэй. Тэгээ манай одоо монгол хүүхдүүд л шийдвэр гаргахтаа ер нь их муу штэ гэрдээ. Тэгэхээр гэрийнхаа юмыг бол зайлшгүй одоо хэлж явах хэрэгтэй. Хүүхэд тэгээд хаяхгүй аав ээж хоёр тэр гэрийнхаа асуудлыг гэр бүлээрээ ямар асуудал тулгамдаад байна тэр асуудлаа бол хүүхдтэйгээ хамт зөвлөөд шийдвэр гаргаж явах хэрэгтэй байна. За мөн одоо манай хүүхэд өнөөдөр ямар хүүхдтэй найзалж байна. Ямар хүүхдтэй одоо нөхөрлөдөг. Тэр найзын хүртэл одоо ээж аав нь мэдээд тэр сайхан найзтайгаа тэгж чаддээ, ахмад түнтэй тэгж чаддээ энэ харьцааг нь одоо их суулгаж өгөх хэрэгтэй байна. Эцэг хүүд. За тэгээд хамгийн сүүлд нь одоо эцэг хүүд маань хүүхдтэй хизээж худлаа хэлчихлээ. Яг үнэндээ. Хизээж худлаа хэлчихлээ. Ийм л зүйлийг л одоо эцэгүүд их анхаарах хэрэгтэй байна. За боловсрол шинжилгээ ухааны сайдын баталсан багшийн хөгжил хөтөлбөр нь 2012-оос 2016 онуудад хэрэгжсэн байдаг. Тэгээ энэ дээр үндэслээ танай сургууль болон таны хувьд өөрийгөө ингээ багш мэрэгчлэтний хувьд өөрийгөө хэрхэн хөгжүүлж байгаа вэ? Нэг жаргалагчаас. Сая. За манай сургууль болохоор ерөнхийдөө багш бол хамгийн түрүүнд өөрийгөө хөгжүүлсэн байх хэрэгтэй гэдэгт би маш их одоо санал нэгдэг. Багш өөрийгөө маш их хөгжүүлэх хэрэгтэй. Мөн одоо нөгөө ахмад багш нараас суралцах, арга зүйгээс мөн одоо тий суралцах, мөн нөгөө нэг хичээлийн бэлтгэл гэдэг бол маш чухал санагддаг. За манай сургуулийн хувьд болохоор залуу багш нараа, ерөн багш нараа хөгжүүлэх тал дээр маш их анхаардаг. За зүгээр хамгийн энгийн жишээ гэхэд манай сургуулийн бүх багш нар англи хэлтэй тий бүх тэгээд нөгөө нэг одоо шинэ орсон багш нарт тий хэрвээ английн мэдлэг тий дутуу хам бол үүнийг нь хөгжүүлэх тал дээр бүр маш олон арга хэмжээнүүд явуулдаг. Үе дараалтаа английн хичээлүүдэд тий гадаад багш нар бас ингээ хичээл заадаг байгаа. Би бол үүнд бол Орхон асуус сургуулийнхаа энэ одоо хөтөлбөрт бүр маш их баярлалтай. Миний хувьд болохоор английн мэдлэг жоохон муу байсан бол одоо яг Орхон асуус сургуульд ороод тэгээд английн мэдлэгээ олон илүү сайжруулж байгаа. Энэ бол миний хувьд бол маш том тий хөрөнгө оруулалт багш нарын хувьд. За тэгээд ерөнхийдөө бол бусад багш нараас суралцах нь бол миний хувьд болохоор хамгийн чухал зүйл гэж боддог. Тэр багш нарынхаа хичээл зааж байгаа арга зүй хүүхдүүдэд ойлгуулж байгаа тий хичээлийн бэлтгэлээ яаж хийж ийм гэдэг нэг эхний жилдээ ажиллаж байгаа учраас суралцах зүйл маш их байгаа. Тэгээд бусад багш нараас маш олон зүйлийг ерөнхийдөө сурч мэдэж авч байгаа. За баярлалаа. Тэгээ багш хүний ажлын хамгийн эрхэм үүргүүдийн нэг бол сургах, заах явдал байдаг. Тэгээ та хичээл заахтаас хамгийн түрүүнд юуг анхаардаг вэ? За хичээлийн заахад бол
мэдээж нэгдүгээр багш өөрөө тухайн хичээлийнхээ бэлтгэлийг маш сайн чанартайгаар хийж гүйцэтгэсэн байх хэрэгтэй. За чинь математикийн хичээл авах гээд өнөөдөр тухайн хичээл дээр тухайн хичээлийн 40 минутанд чи 10 бодлого бодуулах гэж байгаа бол өөрөө яг тэр 10 бодлогоо байж болох бүх хувилбараар ингээ ботцсон байх хэрэгтэй төвтэрлээ те. За чи Монголны хичээл дээр хэрвээ их зохион бичүүлэх жаавал өөрөө яг тэр сэдвээ дагуу бас ихээ бичсэн байх жишээ нь. Би бол өөртөө яг ийм шаардлагыг тавьдаг байхгүй. Яг ямар хичээл авах чи яг тэрийгээ өөрөө яг хүүхэд шиг төвтэрлээд тэрийгээ бэлдсэн байх хэрэгтэй гэсэн юутай байдаг. За тэгээд түүнээс гадна хүүхдүүдийн сэтгэл зүй бас бэлэн байх хэрэгтэй байдаг. За аль нэг хүүхэд нь гэрт нь ямар нэгэн асуудалтай байгаад нөгөөтгөндөө хүүхэд ч гэсэндээ стресстэй шүү дээ тий. Тэгэхээр стресстэй ч юм уу байгаа тохиолдолд яг тухайн тэр чигтээ анхаарал нь төвлөрч чаддаггүй байхгүй юу. Тэгэхээр хүүхд болгоны сэтгэл зүй гэдэг юм бас чухал. За түүний хажуугаар хичээлийн үйл явцад хүүхдүүд маань нөгөө хичээлийн хэрэглэл бүрэн гүйцэд ирэхгүйгээс болоод бас нэг жоохон саад бэрхшээл тулгарх гадбайдаг. Тэгэхээр энэ тал дээр бас нөгөө эцэгчүүд нь багангийн хүүхдүүдэд төрцмаа тий. Гэрийн хичээлийн хуваараа ялгахад нь туслаад өгөх хэрэгтэй байдаг. Тэгээд хичээлийн хуваараа хэрвээ ялгаад бүрэн гүйцэд аваад ирсэн бол тэнд бол асуудал үүсэхгүй байхгүй. Хэрвээ аль нэг хичээлийн хэрэгсэл нь дутуу байхад багшаа миний үзэг байхгүй байна, багшаа миний ном байхгүй байна. Ингээл за тэрний ном үзэг нь бэлэн болчлаа гэж ядал багшаа миний үзэг дууссан байна, дэвтэр дууссан байна гэл гэх жишээний нөгөө 40 минутын чинь 10 минут орчим нь шал дэмий цаг өнгөрчдөг. Тэгэхээр одоо багшчгал сайн сануулад хүүхдүүд маань ч гэсэн өөрөө хариуцлагаараа за эцэгчүүд маань ч гэсэн миний хүүхдийн энэ гэртээ үлдээсэн үзэгнээс болоод өөр бусад хүүхдүүд хохирж байгаа шүү гэдгийг бодоод хин л одоо хичээлхээ үйл ажиллагаа тэр 40 минутын өөр бүтээлтэй өнгөрөхтөл дээр л хариуцлагатай хандаад явах нь маш чухал байдаг. Тэр эцэгчүүд манаас энэ тал дээр анхаараасай гэж хүсэж байна. За тэгээд дулмаагшаасаа асуухад багшид сургууль хүмүүжүүлэх ур чадвар бий болоход ямар хүчин зүйлс хөндлөнгөөс бас нөлөөлд юм болов? За олон зүйл нөлөөлнө. За нэгдүгээр бол одоо багш бол ерөнхий соёлтой байх хэрэгтэй. Одоо хамгийн одоо нөлөөлт. Дараа нь одоо багшийн мэдлэгийн цар хүрээ маш их чанартай байх хэрэгтэй. За мөн одоо мэрэгжлийн болон сэтгэл судлалын асар их мэдлэгтэй. За мөн одоо сургууль хүмүүжлэх ухааны мэдлэгийн түвшин ямар байна? Тэрнээсээ шалтгаалж одоо хүүхдтэй нөгөө сэдвээ ойлгуулах, ярих эн чинь одоо тэр мэдлэгтэй холбоотой шүү дээ. Ямар одоо ур чадвартай байна. За тэгээ туршлага. Нөөсөд Ахмад одоо дөнгөж ингээд ажилдаа гарч байгаа багш нар бол бусад ахын төвшөөс туршлага аваад энэ багш чинь ингэдэм байна гэх тэр туршлага ингээл багш багшийн туршлага аваад өөрөө туршлага хуримтлуулаад эцээсэд маш сайн багш болдог. Тэгэхээр туршлага их хэрэгтэй байдаг. За цаашлуул одоо сургууль хүмүүжүүлэх үйл ажиллагаанд хандлага их эерэг байх хэрэгтэй. За мөн одоо багш хүн бол дандаа шинийг санаачлах, шин санаа гаргах, санаачлагтай ийм зүйл. За мөн одоо багш бол өөрөөсөө болон багш хүн сурагчдаас бас сурдаг шүү дээ. Тэгэхээр сурагчдаас сурна, өөр бусад багш нараасаа сурна, тийм ээ. Тийм суралцах чадвартай байх хэрэгтэй. Чадвартай. За мөн тухайн багшийн сургууль хүмүүжүүлэх зарчим, тэр үзэл санаа, бүтээл төвшний сэтгэлгээний төвшин бол маш өндөр байх хэрэгтэй. Тэгээ ийм хэдэн нөлөөлөх хүчин зүйлүүдэд бодоод ингээд сургуулийн хүмүүжүүлэх үйл ажиллагаагаа явуулах юм бол багшд бол одоо нэг ягаад хэцүү хүнд юм бол байхгүй л дээ. За манай одоо доктор багш Дашгуугаа бол ингэж хэлсэн байдаг л да. Сургууль хүмүүжүүлэх чадвар гэх чинь ажлаа эзэмсэн багш хүний бүтээлч үйл ажиллагааны онцлог мөө. Тэгэхээр багшийн тэр ур чадвар гэдэг юм гарч ирээд байгаа зэн дээр тийм ээ. Одоо сайн тор. Тэгэхээр багш бол ажлаа яг зүрх сэтгэлээсээ хийх хайрлах урлагийг эзэмсэн тэм чадвартай байх хэрэгтэй. Сургууль хүмүүжил үйл ажиллагаанд гардаг аливаа асуудлыг оновчтой шийдвэрлэх бүтээлч тэм чадвар эзэмсэн байх хэрэгтэй юм байна. За мөн одоо ажлаа төгс төгөлдөр багшийн тэр онцлог зэрэг ухатгуунаар тодорхойлсон байна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ үзэгдэл үнэхээр олон талтай өвөрмөц ийм шинжийг бол харуулж байгаа.
Ийм. За өөр жишээлбэл ийм шүү дээ. Ур чадвартай багш богинохоо хугацаанд тухайн хичээлээ заагаад хүүхдэд ойлгуулж. Тэр ур чадвар заах арга эзэмшиг багш бол нэг хэдхэн минутанд ойлгох юмыг бараг нөө 35 минутаа 40 минутаа ойлгуулж чадахгүй гардаг багш бол байдаг амьдрал дээр. Тэгэхээр багш хүн гэдэг бол тэр сургууль хүмүүжүүлэх ур чадвар гэдэг юмыг л маш сайн эзэмсэн байх хэрэгтэй. Ийм байх юм бол яг уу багшд тэр сургууль хүмүүжүүлэх ур чадвар бий болоход төлөвшөх энэ зүйлүүд чинь нөлөөлөл сайн багш болох нь шүү дээ, тийм ээ. За мөнхтэй агшаас асуухад боловсролын тухай хууль зааснаар багшийн нэр хүндийг ямагт дээдэлж бие авч явах байдал, сургууль үйл ажиллагаа, хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээх гэх мэт үүргүүдийг заасан байдаг. Та багшийн нэр хүндийн талаар ямар сэтгэлдтэй байдаг вэ? Багшийн нэр хүнд гэж яг юу вэ? За багшийн мэрэгжил гэдэг өөрөө маш их төвчээртэй. За өөрөөсөө маш их зөв эерэг хандлагыг үргэлж бусдад үлгэр жишээ болгож харуулж явах хэрэгтэй. Маш их олон шаардлагыг тавьж яадаг л та өөрөө. Яг багш гэдэг үгнийхээ цаанаас. Тэгвэл багш хүн гэдэг нэгдүгээрт яг хэлсэн үгэндээ эзэн байдаг байх хэрэгтэй. За багш хэлсэн л бол хэлсэн. Тэр зам хүүхдүүд гэдэгтэй бага ангийнхаа багш хэлсэн. Үгүй ээ, ээжээ аваа таны буруу. Багш ингэж хэлсэн юм аа гэл. Тэгэхээр яг хэлсэн бол хэлсэн. Хэрвээ өөрийнхөө хэлсэн үгнээс эсрэг юм хийгээд байвал за өөрийнхөө хэлсэн үгнээсээ өөр зүйлийг хийгээд тэрэндээ хүрэхгүй байгаад байвал багш худалч юм байна. Би ч бас ингэж болох юм байна гэдэг байдал хүүхдээс үүсдэг. Тэгэхээр нэгдүгээр багш хэлсэн үгэндээ эзэн байдаг бахан. За хоёрдугаар гэх юм бол багш маш зөв хандлагатай, маш харилцааны тал дээр маш их үлгэр дуурайл үзүүлэхээр соёлтой боловсон байх хэвээр. Одоо ямар ч эцэг их байж болно те. Орилал хашигчаал станерэ чи манай хүүхдээ тэглээ инглээ гэл ороод ирдэг урдаас нь өрүүлзөөд байвал тэр ямар хүн болох вэ те. Тэгэхээр хүн яаж ч эцэг эхчүүд ч байд, за хүүхдүүд ч яаж ч авирлж яаж ч байсан тэрийг маш хүлээцтэйгээр сонсдог. За сонсож дүн шинжилгээ хийснийхээ дараа эргээд тэр хүнд миний буруу байсан юм байна гэдэг ойлголтыг нь өгөхөөр хариултыг өгөх хэрэгтэй. За магадгүй хэрвээ багшийн өөрийнх нь буруу байгаа бол уучлаарай. Багш нь ч гэсэн хүн учраас яг энэ дээр алдсан байна. За энэ дээр хамтран ажиллая. Эргээд ийм асуудал үүсгүйгээр ажиллая гэдэг өөрийнхөө бас алдаа дутагдлыг хүлээх чадвартай байх хэрэгтэй. За дээрэс нь багш нар гэхээр л одоо ерөөсөө нийгэмд ч гэсэн тийм одоо би сургуулаас гарсан бол уг нь хувь хүн байхгүй юу? Би эмэгтэй хүн, би ээж хүн тийм. Тэгэхэд сургуулаас гараад нийгэмд гудамжинд ингээ алхаа явж байхад л хүртэл багш хүн болгон тэгж ханддаг. Тэгэхээр бид нэр бие авч яваа байдал, үг хэллэг, хувцаслалт за зүгээр нэг үйлчлэгээний газараар ороод юм авахтаа тэнд л хэрүүл уруул хийгээл явж байхад хин нэг хүн арч багш ингэдэм юм байна. Тэр сургуулийн багш багш чинь хоёр нүртэй юм байна. Сургууль дээр юм байдаггүй штэ. Гадуур хахаараа ингэчтэй юм байна. Багш бол хоёр нүртэй хүн юм байна. Гэх жишээний асуудал үүсдэг тий. Тэгэхээр багш хүн гэдэг бол ерөөсөө цаг минут тутам бараг 24 цагийн туршид л өөрийгөө яаж зөв авч явах вэ? Би яах ёстой вэ гэдгээ маш сайн мэдчих хэрэгтэй. За тэгэхээр нөгөө одоо багшаар суралцж байгаа оюутнууд маань тий нөгөө сурган нөгөө сэтгэл судлал хичээлүүдтэй маш их анхааралтай, идэвхтэй оролцож бас тэрэндээ их ач холбогдол өгч явах хэрэгтэй юм болов. Тэгэхгүй одоо зарим оюутнуудыг ажиглаад хахад гэдэг чинь монгол хэл математикийн хичээлэл түлхүү хийж судалчаад за бусд нь яах вэ гэдгсийг л болно ажил дээр гарахаар боломж гэдэг юм уу нэг юм хинэггүй байдлыг гаргадаг. За тэр зүйлтэй холбоотойгоор одоо нөгөө мерсэр багш тэгж муудалцсан гинэ тий эцэгтэйгээ муудалцсан гинэ хүүхдээ зодцсон гинэ алгацсан гинэ ёс зүйн дутагдал гаргасан гинэ гэдэг асуудлууд магадгүй тавигдаад байдаг байх гэж боддог. За бага ангид бол олон төрлийн хичээл ордог. Гэхдээ иргэдийн дунд хүмүүсийн дунд бол математик, монгол хэл гэсэн хоёр хичээлийг ер нь л голчлоо орд юм байна да гэд бусад хичээлүүдийн талаар тийм их сайн ойлголт байдаггүй. Тийм болохоор хүү орчин, дүрслэх урлаг гэх мэт хичээлүүдийг сурагчдтай яаж хүргэж, яаж ойлгуулдаг вэ? За хүн орчин дүрслэх урлаг хичээлээр болохоор хүүхдүүдийг илүү их бүтээлч байдлаар хөгжүүлэхийг маш их хичээдэг. Мөн одоо нөгөө хамгийн их хийдэг зүйл маань болохоор туршилтууд маань болохоор хүүхдүүдэд илүү их мэдлэгийг олгуулдаг. Бас нөгөө орчинтойгоо харилцаа, сургуулийн орчин, мөн байгальтайгаа хэрхэн харьцах гэх мэт хичээлүүд маань болохоор хүүхдүүдэд бүр маш их мэдээлэл
мэдлгүүдийг өгөөд тэр хичээлэн ч гэсэн хүүхдэд илүү их сонирхолтой байж чаддаг. Мөнх туяа гişвд. Тэгэхээр нөгөө ерөнхийдөө монгол хэл математикаас гадна хүн орчинтэй саялаа. За дээрэс нь монгол ёс хүмүүжил гээд хичээл бас ордог. За зарим тохиолдолд багангийн багш нар өөрсдөө дууны хичээл, зургийн хичээл орох шаардлага бас гардаг. Одоо бол харьцангуй бие тамирын хичээл бол дандаа мэргэжлийн багш нар орж байгаа тийм. Тэгэхээр зарим сургуулиудад бол дуу хөгжим болон зургийн хичээлээ багш нар өөрсдөө ордог. Тэгэхээр багш нар багангийн багш нар ерөөсөө маш их хөрөх чадвартай байх хэрэгтэй. За зургийн хичээл орлоо гэхэд зураач болдог бахан тий. Дууны хичээл орлоо гэхэд дуучин болчихсон ч явж байгаа шиг тий. Тэгэхэд яг одоо нөгөө зарим хүмүүс тэгдэг. За зураг мураг дуу тэр хүн орчин эсвэл тэр ёс зүйн хичээлээ оронд нь монгол хэл математик ингээд илүү цагаар орчуул яад юм бэ гэсэн эцэгчүүд бас байдаг. Хүн одоо зургийн хичээл одоо юуны биеийн тамирын дууны хичээлээр хүүхдүүд юуг аваад байгаа юм бэ? Тэндээс гоо зүүн мэдрэмжийг авч ин тий. За түүнээсээ урлагийн соёлыг авч ийн. За тэр хичээлүүдээр дамжуулаад ядчил кино театрт ороод хүүхдүүд яаж кино үзэх ёстой юм бэ? Тэр соёлыг авчиж ин тий. За хүн орчны хичээлээрээ сая манай багш хэлчлээ тий. Тэгэхээр ёс зүйн хичээл нь бол маш чухал хичээл. Би бас өөрөө яг энэ хичээлүүдтэй маш их дуртай. Тэгэхээр монгол ёс хүмүүжил гэдэг хичээлээр хүүхдийг бүр багаас нь чи юун зөв юм бэ, юунд буруу юм бэ гэдгийг маш дэлгэрэнгүйгээр наривчлан тайлбарлан оруулсан байдаг. Хөтөлбөрт маань өөрөө. За түүнээс гадна багангийн багш нар 4-5 дугаар ангида эрүүл мэндийн хичээлээ бас өөрсдөө орох шаардлагатай байдаг тий. Яг мэрэгжлийн багш нар маань дутагдaltaй байвал багангийн багш нар өөрсдөө ордог. Тэгэхээр тэр эрүүл мэндийн хичээлийг ихэвчлэн багш нар хойш нь тавьчихдаг. Тэр бол маш буруу. Эрүүл мэндийн боловсрал гэдэг бол маш чухал, зөв эрүүл хүн байх үнд суурь нь болдог учраас тэр хичээлээ бид нар бас орохдоо эмч болчдаг заримдаа. За заримдаа сэтгэл зүйчд болчдаг. За тэр эрүүл мэндийн хичээлээр дамжуулаад эцэг эхчүүдтэй бас уулзаж ярилцах. За сэтгэл зүйчийн гүйцэтгэх тохиолдол ч гэсэн бас гардаг. Тэгэхээр ерөөсөө хичээл бүхэн маш чухал байдаг. Багш нар бол тэр хичээл болгондоо ач холбогдол өгөөд зөвхөн математикл бодож чаддаг байх хэрэгтэй, зөв бичиж чаддаг байх хэрэгтэй биш. Бүх хичээлийг яг хөтөлбөрийгээ дагуу зөв шаардлагатай гэсэн бүх зүйлийг хийж чаддаг байх хэрэгтэй байдаг та. Сонирхолтой хариулт өглөө баярлалаа. Тэгээд сүүлийн асуултыг Дулмаа агшаасаа асууя гэж бодож байна. Шинэ залуу багш нарт та яг ямар зөвлөгөө өгөх вэ? Тэгэхээр багангийн багш бол ийм л дээ. Одоо 6 төрлийн шинжлэх ухааны их суурийг тавьж өгч байгаа юм. Тийм үүднээс манай одоо залуу багш нарын нэг ажил дээр гараад алдаатай юм бол тэр агуулга сургалтынхаа тэр тухайн хичээлийн агуулгыг маш сайн судалсан байх хэрэгтэй. Хоёрдугаарт сурах хүчгийн агуулгыг сурах хүчигч агуулгасаа бас зөрөөд идэг. Тэгээ одоо сүүлийн үед бол одоо хүн орчин хичээлийн сурах хүчийг ингээд харахад бол солиод байгаа дандаа шинжилэгдээл одоо хамгийн сүүлд 2020 онд шинжилэгдсэн. Тэгэхэд тэр сурах хүчийг бүгдээр ижлэхэн байгаа. Яагаад гэвэл сэдвийн энд тэнд нь хойно өмнө л оролцсон. Тэр нь багш нарт одоо яг бас их төвхтэй. Тэгэхээр багш өөрөө тэрийг бол нэг 20-25% өөрчлөх мэдлэлтэй шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол тэр одоо 6 төрлийн тэр ийм хичээлүүдийг одоо нэг монгол хэл, математик бүх хичээлийг агуулгын хувьд нь интеграц хийвэл их зүгээр. Тэгээ энэ интеграц ингээд хичээлээр суугаад ингээд харахад бол хичээлийн интеграцийг хийхгүй яваад идэг. Тэгэхээр агуулгынхаа интеграцийг хийгээд тэгээ агуулгын интеграц нь бол дотоод интеграц, гадаад интеграц гэдээ хоёр хэлбэртэй явагдаж байгаа юм л да. Тэгэхээр дотоод интеграц дээр илүү их анхаарах хэрэгтэй. Тэр нь яд гэвэл нөө сэдв хоорондын, сэдв ухах тууны, бүлэг сэдвийн ингээд ийм 3 чиглэлээр хийж байгаа юм л да. Тэрийгэ багш нар хийх юм бол цагаа чимэнж болно. Одоо жишээ нь их орон гэсэн сэдв монгол хэл дээр ч байгаа, хүн орчин дээр ч байгаа, ёс зүй дээр ч байгаа, эрүүл мэндээр хүртэл ороод ирж байгаа. Тэгвэл яагаад энэ сэдвийг интеграцчлаад 4 хичээл нийлүүлээд зааж болдгүй? Тэгэхээр энэ дээр их анхаар. Тэгэхээр энэ нь одоо бусад хичээлтэй холбоотолгоо гадаад интеграц. Тэгэхээр айл энэ интеграцийг их анхаарч багш нар хийх юм бол их сайн багш болоход их төлхөө. За тэгээд хамгийн чухал юм бол ерөөсөө хичээл заалт.
тэр дундаа ээлжид хичээлийн төлөвлөлтөө бол маш сайн хийх ёстой. Тэгээ ээлжид хичээлийн төлөвлөлт хийхэд цаг одоо 1-2 дугаар анги 35 минут болж байгаа шүү дээ. 35 минут ороход тэрийг яг цагаар нь яг минутаар нь төлөвлөөд эмх зэгцтэй явах юм бол тэр хичээл үр дүнтэй болдог. Цагийн ашиглалт. Тэгээ би одоо сүүлийн үед тэр 7-гийн багш нарын хичээл суугаад цагийн гаргалаа л да. Тэгээ суусан ихэнх багш нарын цагийн дундч 76-аас 78%-тэй C үнэ түвшинд байгаа байхгүй. Тэгэхээр энэ цагийн нэгтрэлээ энэ цагаал маш тооцжил байх юм бол их сайн багш болно. За тэгээд багш нарт залуу багшинтай хэлэхэд ажлынхаа байранд илүү хөгжих боломж асар их байгаа. Да ялангуяа сект тэг багаараа одоо хөгжих. Тэгээд тэр ур чадварын үзүүлэх хичээл, нээлттэй хичээл, туршилтын хичээл ингээд за тэрийг хэлэлцүүлдэг. За хараханы дээр бусад багш нар шүүмжлээд анализ хийгээд энэ хичээлийг яа сайн болох вэ? Ийм төрлийн ажлыг одоо илүү түлхүү хийх юм бол багш нар ажиллагаан байран дээр илүү хөгжих боломжтой байдаг. Тэгэхээр тэгээд эцэс үлд нь өөрсдөө дасралтгүй хөгжих ёстой. Багш хүн гэдэг бол ерөөсө бага боловсролын бага ангийн багш гэдэг бол дасралтгүй хөгжижээд хүүхдээ мэдлэг боловсролтой иргэн төлөвшүүлж гаргаж чадна. Тэгээ багш хариуцлагатай, санаачлагтай багшийнхаа нэр хүндийг өндөр дөргсөн ийм байх юм бол багш өнөөдөр хүүхдээ сургаж чаднаа л гэж хүүхдүүдэд зөвлөе да. За баярлалаа багш нартай. Юуны төрөнд цаг заваа гаргаад бидний урилгыг хүлээж авсанд 3 багштай баярлалаа. Эрдмийн их үйлсэд тань амжилт хүсье. Баярлалаа. Орхон их сургуулийн дэргэдэх Орхон студиэс бэлтгэн хүргэдэг залуу нас оргил цаг видео контентын энэ удаагийн дугаар үүгээр өндөрлөлөө. Баяртай.